Улаанбаатараас дээш энэ Богдуулын ам руу бүр ингээд гүндэн тултал ингээд явлаа. Үнэхээр гайхалтай. Энэ улсын дархан цаас Богдуулын одоо ийм онгон лагшин энэ гой газар чи ерөөсөө энгийн ард иргэдээс тасарчсан өөр ертөнц амьдрал юм ээ. За энд бол байгалийн бүр онцгой гайхамшигтай бүсд ерөөсөө яг л одоо нөгөө Швейцарын баячууд, арабын баячуудаас ялгархааргүй, дутхааргүй гаражинда маш олон одоо машины гаражтай гадна талтай хүүхдийн тоглоом энэ битүү ингээд чулуугаар хийчихсэн. За энэ амиг бүр дээш нь ингээд хувьдаа ингээд аваад энэ таксын зам засвар за энэ хүмүүсийн амрах газар махшаардаг нөгөө вайн дарсаа ууж гадаа зугаалдаг суудаг газрууд гэдэг үнээр амар тансаг маш өндөр зэрэглэлээр ийм байд юм байна. Мэдээж би л бодлоо л та энд амьдарч байгаа хүмүүс л үл утаа тортгийг мэдрэх боломжгүй хийм битүү ногоон одоо ийм ойд агуулмжид ийм одоо нэг айлын хаусагч нь гадна л та яг өөрийнх нь тэр хаус эзэмшигч нь газар гадны спорт талбай ерөөсөө маш гайхамшигтай бүтээн байгуулалт хийгдсэн байна л да. Тэгэхээр энэ хүмүүс би одоо сүүлийн 20 жил баг Монголд утаа тортогтой өвлийн уйлралт ер нь ирээгүй. Гэхдээ ирж би амьдраагүй ч гэсэн мэдэрдэг. Монгол маш их утаанд хүний эрүүл мэнд хамгийн наацхан асуудал дээр нь амьдрах орчны асуудал хүнд байгааг маш их мэдэрдэг. Тэгэхээр та бүхэн хардаа ийм орчинд байгаа хүмүүст утаа бол утааны одоо зовлон мэдрэх үү. Дээр нь цаана байгаа гадна террас байна, майхан гадаа хүүхдээ өсөрдөг тоглоом, гол гор, уул зэнд ерөөсөө маш тансаг зэрэглэлийн Монголын бүх ард түмэн бүх хүмүүс ингэж амьдардаг ч болоосай. За энэ амьдрах бол мөрөөдлийн зүйл биш. Монгол улс бол мөнгөгүй маш мөнгөтэй орн. Харамсалтай нь энэ бол 100 тоног гэр бүл их мэдлэлтэнгүүдийн одоо 5 дахь орчмол бүрдсэн байд юм нөө. Энэ томчууд яагаад Монголоос явахгүй? Хототой Монголдоо ингэж хөөх юм хөгжүүлэх гэж тэмцээд идэм бол та гэд бас заримдаа тийм эндүрлийн бодлоод орж ирдэг гэтэл үгүй юм байна. Энд бол тусдаа нэг томчуудын ван тосууд байдаг юм байна. За энэ хүмүүс чинь зөвхөн утаа тортоос гадна агаар салхинд хөдөө явах гадаа явах шаардлага алга. За энэ хүмүүс хотын төвжрээ тэр замын асуудлын хүмүүст бол үнэхээр байдлаа байхгүй юм байна. Ерөөсөө л энэ битүү ийм байглаад одоо энэ хоошоо та ингээ бүр цааш уулынхаа амруу одоо энэ цагаан харагдаж байгаа ч нөгөө гэрэлтүүлэг байгаа байхгүй юу? Мэдрэгчтэй. Бүр уулынхаа амруу ингээ цаашаа явчихна. За энд нэр бүхий хүмүүс бас олонний танил за мөн улирсан шинэ парламентын гишүүд, эмэгтэй гишүүд ийм хүмүүсийн хаусууд байна. Ганц нэг нь энд бол яг мэддэг хүмүүс нь байна. Тэгээд юу ч гэх юм лээ дээ. Тэр хүмүүсийн сайхан амьдарч байгаад бол болж нь бас л Монгол улсын иргэн эмчин сайхан амьдрах хэрэгтэй. Сайхан амьдрах ёстой. Гэхдээ шудраг тусаар хэсэг бүлэг хүмүүсийн ийм таатай гоё орчин яг энгийн ард иргэдийн одоо амьдрал орчинтой харьцуулахад бас газар тэнгих шиг дэндүү ингэж ялгаатай агаад тавчиж байна. Одоо ингэж энэ Богдууланд чинь бол одын зам орон нэг энгийн иргэд битгийл бид нар ч одоо ойр зурд ийм гоё газар аяллаар бүр зориол хол очдог. Гэтэл энэ хүмүүс зүгээр гараас гараад гадаа нэг иймэрхүү гол урсан тусгай хамгаалцтай ийм гоё газар. Одоо таван сонсож байгаа хэрэг бүр ингэж бүр төр хоошоо ойроо энэ ч одоо бүр Богд уулын бүр энэ хойтлын амруугаа бүр ингээ хээр гоё юм мебель юм шиг ингээ модоо бүр мебелжүүлээ ингээ сандал мандалтай. Энд чинь энэ манай мундагч йог мог хийдэг болтой юм аа. Одоо энд чинь ингээд одоо таахан харах юм бол тэр цаана тэр юм те. Энд нэг гоё ингээ сандалнууд хийгээд суухад бэлтэй юм. Энэ сандал байгаа. За ингэж энэ зам нь бол энэ Улаанбаатар хотод явган зам энтрээд явдаггүй шороотод хоостой
гарангууд шороо тоосон замын асуудал бол маш цутраадаг байхгүй юу? Олигтой гутламсгийн арга маш хэцүү байдаг. За энэ замыг бол тасархай тавьсан байна. Халтрахгүй, энэ гулсахгүй, бат бих. За энэ бол зөвхөн энэ их баг тэнгэрийн ам буюу нийгмийн одоо онцгой дээд зэрэглэлийн хүмүүс зориулсан зам хүртэл ингээ өөр байна. За зөвхөн энэ спортын жижигхэн ганц нэг юм дасгал сургууль хийх юм ингээд чулуугаар ингээд хүрэлцэн байгаа байхгүй. Одоо энэ чинь нэг 2-3 хаан дасгал сургууль хийдэг юм юмнаас суйрлуулсан байна. Тэгээ эндээ ингээд зөвхөн энэ л ингээд байгалийн чулууг бол хайр найргүй ингээд чулуугаар ингээд зассан байна шүү дээ энэ хартаа. Тэгээ энэ одоо жишээл Улаанбаатар хотын явган хүний замыг ингээ хичвэл хөгшөд 100 одоо нөгөө нэг бороо засварах чинь халтрахгүй шүү дээ адаглаад. Тэгтэл монголчууд энэ замын стандартыг мэддэггүй юм байхтаа гэж боддог. Мэдхийн дээр мэддэм байх. Өөртөөхөө яг амьдарч байгаа орчин нөхцөл, өөртөөхөө гэр орныхаа хажууд энэ хамгийн чанартай зам, за хамгийн чанартай гэрэлтүүлэг. За мөн одоо тэр тав хүнсээ харсан те. Тэр жижигхэн тэр спорт рэгчлэх одоо хичээлэх жоохон маш бага зэргийн орон зайг бүр ингээд байгалийн чулуугаар 10 өргөө битүү чулуужлыг хийчихсэн. Амар баян байгаа зү. Танхимд ороод Устрийнхаа имижийг хөмсгөрөө маш өрөвч үнэнч хэцүү бид нар хэцүү байна гэдээ яриад байдаг болохоос энэ хүмүүс бол яаж хэцүү мэдрэх вэ? Одоо ингээд бүр амар тасарсан хауснууд байна. За энэ гол горхоо ингээд битүүлээд ингээд гүүр хийчихсэн. Тэгэл ерөөс ингээд аюулгүй замтай. Замууд нь ингээ өөрөөр одоо ингээ гоё ингээд чулуун зам, за халтаргааг бол одоо ингээ чулуун замаар ингэж халахж ирсэн. Дээшиг өгсгөөрөө нөгөө халтаргаас болгоомжлдог замуудтай. Голоор гарах чинь нөгөө чулуун мулуун дээр хараач өсрөх заслангууд очих чааг хэцүү шттэ. Бүгд юм жижиг гүүртэй. Бүр энд чинь ингээ вант ус амьдрд юм байна. Хүүхдийн тоглоомны газар нь хотод одоо очсон айлууд хороолууд чинь хүүхдийн тоглоомны газар бүр үнэн инээчтэй юм байдаг. Энэ бол байр болгоны гадаашгүй юм. Супер тоглоомны газруудтай. За энэ сагсны шийдтэй. Хаусууд нь одоо яг бараг л нэг том имлэг албан байгуулах шиг юм хаустай. Ингэж тансаг амьдрд юм байна. Хэдэн тэр бомгийн улс төрчд шинэ парламентд ганцхан 4 жил суусан улс төрчийн одоо байр гэр нь байд юм нэмэгтэй улс төрч. Тэр мөнгө хаанаас гарваа? Ямар мөнгөтэй юм бэ? Бизнес хийж байгаагүй. Одоо ийм хүмүүс чинь ингээд хэдэн тэр бомын юм хаус. Би энэ богд дуулыг ингээд яагаад төөхөнд ингэ өгчтэй юм болыг бүр амар гайхаж. Одоо тэр артлын хөрөн хаус гэдэг та нар хартаа. Одоо энэ айлын гадаа одоо тэр магшуулаа шарж иддэг энэ газрууд нь ингээд байгалийн модоор ингээд ширээ саналаад хийчихсэн. Бас л мөн одоо байгалийн чулуугаар зодоод сүйдрвч хийгээд эндээ ингээд бүр хээрштэй байрны гадаа. Энэ бас нийлэг цайлга болж ирсэн бололтой. Энийг хараад Монголын ард түмэн бүгдөө ямар хүчээр амьдардаг бол бүр баярлахаар маш гоё байна. Тэгэд хэсэг бүлэхээ хүмүүс ингэж амьдардаг болохоор өөрсдийнх нь цэвэр хөдөлмөр бол хамаалах. Тэгээд юм бүгдэнд нь ингээ модон шат, аюулгүй шаттай. Би та гэдэгт зөв ганцхан айлын байр харуулна. Бид нар ч бас гадаадд нэрээ бас л шүүсээ шахалтал ажилдаг хүмүүс шүү дээ. Өөрийн 5 жингэр бас л шөнийн бүрөө хүртэл ажиллаад олсон мөнгөнийхөө жилд 2-4% татварыг нь улстай өгвөл асар их хөдөлмөрлөдөг, өгтлээ хөдөлмөрлөдөг. Тэгээд бид нар нэг
гайгүй харуулна 3 өрөө байраад тэрийг асар их авчлаа гэж боддог. Гэтэл энэ хараа ингээл яг энэ гоё ингээд үндэсний гоё ингээд баялаг бүтээгчд, үйлдвэрлэгчд, мундаг бизнесмен хүмүүс байдаг л ахaltaа. Бүгдээрээ шудраг бол хамаал. Тэг нэг айлын байргээ та нар бодтоо. Арын тэр артлын хөрөн мөрөн энэ уртлын энэ цагаан бол ингээд нэг айлын байр. Энэ одоо битүү чулуутай. Энэ юу юм бол? Хогоо гэдэг хогийн сан байрладаг газар энэ шүү дээ. Зэн гаражны 4-5 машины багтаамжтай. Тэн амьдарч байгаа айлан байна. За юм тасарсан баян хүмүүс чинь нэгөр ингээл их баг тэнгэр амнад ингээд байна да. Та бидний алхаж урагч чаддгүй богдвол лийн аманд чинь ингээ айлад хувьдаа аваад өөр тэр дээшгээ одоо энэ террасн дээр санал ширээнүүд нь энэ чинь бүр дээшгээ бүр явж өгөх юм байна. Баялагийг тэгшүүрлагч болоосай. Монгол улсын иргэн бүрт баялагын тэгш хуваарлуулад бүгд өвддгүү ижил боловсрал болоод ижил төвшөнд ядуу хөнгөө ядарч нэг дундас чи олон эрэгтэй амьдрал Монголоо. Ийм л энэ да манайхаа. Гой бүтээн байвал гой газар сэтгэл хөдлөж байгаа ч гэсэн гэр хороол ядмаг амьдарч байгаа хүмүүсээ зөөрлүүлэхээр бас